За энэхүү хичээлээр C программын бүтцийн талаар тайлбарлая. За C программын бүтцийг тайлбарлахдаа хялбар бяцхан программын бүтцээр тайлбарлаад цааш явъя. За C програм маань ерөнхийдөө текст кодуудын дарааллаас тогтсон тийм мөрөөдөд хуваагдсан байна. За програмд болохоор үндсэн функц гэж нэрлэгдэх main функц бол ямагт байдаг. За энэ функц маань C програм болгонд бичигддэг гэсэн. За үндсэн функц маань үндсэн функцийн main гэсэн нэрийг болохоор дураараа сонгож өөрчлөх болохгүй тийм функц байгаа. За энэ C програм ажиллахдаа үндсэн функцээс эхлээд ажиллаж хөрвүүлэх явц маань бас үндсэн функцээс эхэлж хөрвүүлэгддэг байна. За ерөнхий бүтц маань болохоор за ийм байдлаар бичигдэж байна. Директивүүд энэ болохоор препроцессорын командууд гэж ярьдаг. Чаг тэмдгийг агуулсан директивүүд гэсэн. За энд болохоор толгой файл зарлах, тогтмол зарлах гэх мэт тэмдэгтүүд байдаг. За жишээ нь толгой файл гэх юм бол eStudio толгой файл, за Conio толгой файл, Mat толгой файл ч гэдэг юм те. За дараа нь болохоор main функц буюу үндсэн функц бол заавал бичигдэнэ. За энэ функц нь болохоор main функцээс эхлэн бол програм маань ажилладаг. За энэ системийн хаалт нь болохоор функцийн эхлэлийг заасан хэсэг байна. За дараа нь өгөгдлийг зарлах хэсэг буюу хувьсгчдуудыг зарлах хэсэг. Програмд бол өнгөрсөн хичээлүүдээр яригдсан өгөгдөл буюу хувьсгчийг зарлахдаа төрөлтөө нэртэй зарлана гэсэн. Энийг бол тэр төрөл нэртэй зарлаад байгаа хувьсгчдуудыг бол програмын үндсэн бие дотор хийж өгнө. За энд зарлахаас гадна бас директивүүдийн ард буюу main функцийн өмнө зарлаж болдог. За ийм хоёр төрлөөр зарлана. За дараагийн нэг хэсэг бол одоо програмын бие хэсэг буюу үйлдэлүүд байна. За энд болохоор тухайн програмд хийгдэх үйлдэл давтах одоо функц бүх зүйлүүд маань бие хэсэг дотор хариулагдана. За мөн төгсгөлийг заасан системийн хаалт байна. За ийм ерөнхий хэлбэрт бүтцтэй C програм маань бичигддэг. За нэг бяцхан C програмын код дээр тайлбар өгье. За эхний програм бол би бол хаагийн гэсэн үгийг дэлгэцэнд хэвлэдэг. За үр дүн маань энэ байна. Энд гарсан байна. За энд ташуу зураас од ташуу зураасын хооронд болохоор програмын тайлбар хэсэг бичигдэнэ гэсэн үг. Энэ бол програмын үр дүнд бол нөлөөлөхгүй. За тайлбар нь энэ миний анхны C програм гэсэн тайлбар байна. За директивүүд буюу препроцессорын хэсэг маань за энэ хэсэг байж байна. За энд бол include гэсэн директивийг ашиглаад оролт гаралтын eStudio.cg гэсэн толгой файлыг зарлаж өгсөн байна. За үндсэн функц болох main бичсэн байна. За програмын эхлэл хэсэг. За програмын бие хэсэг дотор хувьсгч зарлаагүй учраас хувьсгч ашиглахгүй байгаа учраас хувьсгчийг зарлж өгөхгүй байж болдог. За програмын бие хэсэг буюу үйлдэл маань printf гэсэн функцээр би бол хаагийн гэсэн үгийг дэлгэцэнд гаргаж байна. За тэгээд return гэсэн оператороор програмыг хэвийн төгсгөж байна. Энэ return гэсэн оператор маань утга буцаах буюу програм төгсөх үүрэгтэй. За return tick гэсэн үед бол програм хэвийнээр төгснөөл. За return маань сая тайлбар өглөө. Утга буцаах буюу програм төгсгөх үүрэгтэй оператор гэсэн. За тэгээ програмын төгсөж байгаа хаалтын төгсгөлий. За энэ програмыг Stepc нэмэхээр биччихээр програм маань үр дүн маань харагддаггүй. За энийг үр дүнгийг харагдуулахын тулд get дараагийн команд програмыг өөрчилсөн нэг жишээ байна. Get функцийг бичиж өгсөн байна. За энэ get гэдэг функц маань болохоор гараас дурын товч дартал програмыг дэлгэцэнд харуулж өгдөг функц. Гараас дурын товч дартал програмыг дэлгэцэнд харуулж өгдөг. Get функц маань Conio.cg гэсэн толгой файл дотор байдаг. Тийм учраас include гэсэн директивийг ашиглаад энэ толгой файлыг зарлж өгөх шаардлагатай болж байна. За энэ get гэсэн функц дээр алдаа гарах юм бол энэ хэсэг дээр буруу бичигдсэн байна л гэсэн үг. За printf дээр алдаа заах юм бол
эхлэх буюу STD-CH гэсэн толгой файл дээр алдаа зарлаж байна л гэсэн. За энэ хоёр програм бол ерөнхийдөө ижил үр дүн өгнө. За энэ програмыг програмчлалын кодон дээр ашиглаж үзье. За өнгөрсөн програм бол ингэж бичигдсэн байна. Програм бол хэвийн нэр төгсгөж байна. За шалгаад үзье. Compile хөрвүүлэн те run ажиллуулна. Compile and run. За хөрвүүлэх явцыг хадгалах уу гэж байна. За ийм нэртэйгээр эндээс C гэсэн төрлийн зааж ч өгсөн болон зааж өгөхгүй байсан ч болдог. За манай програм ажиллаад би бол хагийн гэсэн энэ үгийг бол амжилттайгаар дэлгэцэнд хөрвүүлж байна. За одоо get функц маань ажиллахыг хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл гараас дурын товч дартал get функц маань ажиллах гэд хүлээгээд байдаг. Дурын товч дарсан тохиолдолд програм маань хаана. За энэ return гэдэг операторыг ашиглахгүй байж бас болдог. Өөрөөр хэлбэл програм маань яг програм нь return операторыг ашиглахгүйгээр хийгдэж бас болдог. За ажиллуулахаар яах нь. Энэ бол хагийн дурын товч дарахад програм хаагдаж байна. За дараагийн орохоос өмнө уг програмыг болохоор хүснээрээ өөрчлөөд янз бүрийн үйлдэлүүд хийж хэвлэж програма ажиллуулж үзэх шаардлагатай. Ер нь програмыг бол сурснараа бодлого бодснороо сурдаггүй. Нэг програмыг маш олон янзаар өөрчилж зохиож ашигласнаар бол сурдаг талтай байгаа. За стандарт толгой файлуудыг бол эндээс хараад авах зүйтэй болов. За энд болохоор Conio, за Mat, за STDlib, STdio, за float, string, time. За энэ толгой файлуудыг л ерөнхийдөө програм одоо ихээр ашиглагдж идэг толгой файлууд байна. За эдгээрийн талаар ардах тайлбарыг уншиж танилцаарай. За C хэлний операторууд. За утга оноо оператор гэж өнгөрсөн ярьсан. За ийм төрлийн AB гэсэн хувьсгчүүдийг зарлаад эдгээр утгуудыг оноож өгсөн байна. За оноож өгсөн үйлдэл хийгдэх явцад ард нь тайлбар хэсэг дотор тухайн хувьсгчүүдийн утгууд маань яаж өөрчлөгдөж байгааг харуулсан байна. За эхлээд бол энд AB гэсэн утгуудыг зарлаж өгөөд ямар нэг утгагүй байна гэсэн үг. За дараа нь А-д 10 гэсэн утга онолоо. А маань 10 гэсэн утгатай болоод Б маань утгагүй байна. За дараагийн үйлдэл маань Б 4 гэсэн утга оноож байна. А маань 10 хэвээрээ байгаа. Б нь 4 болж өөрчлөгдсөн. За дараа нь Б буюу 4-ийг А-д оноогод өгч байна. А-гийн нөгөө 10 гэсэн утга маань 4 гэсэн утгаар буюу Б-гийн утгаар өөрчлөгдөж байна л гэсэн үг. За үр дүн маань яг нь А нь 4 гэсэн утгатай, Б мөн яг нь 4 гэсэн утгатай. За дараа нь Б-д 7 гэсэн утгыг өгөхөд А маань 4 гэсэн эхний утгатайгаа Б маань 7 болж өөрчлөгдөж байгаа 4 гэсэн. За энэ үйлдэлүүдийг болохоор утга онох командаар оператороор хийж өгч байна. За арифметик операторыг нэмэх бас хурж хуваах. За бас хувийн үйлдэлтэй хөвөлт ашигладаг. За нийлмэл утга онох оператор бол нэлээд программын явцад хийгддэг. За энд болохоор энэ ард бичсэн үйлдэлүүдийг бол бид мэдж байгаа. А-г нэгээр нэмэгдүүлээд А-д оноож өгөө л гэсэн. А дараа нь А-г 5-аар хорогдуулаад А-д оноож өгөө. Мөн дараагийн А-г Б-гээр Б дахин хорогдуулаад А-д оноож өгч. За дараа нь price гэсэн units гэсэн хоёр хувьсгч байна. Units-ийг нэгээр нэмэгдүүлээд price-аар үржүүлээд price-д оноож өгөө гэсэн. За үүнийг болохоор товч бичгэлийг энд хийсэн байна. За энэ товч бичгэл маань А-г нэгээр нэмэгдүүлээд А-д оноож өг гэсэн. Яг харгалзуулаад бичсэн байгаа үйлдэлүүд маань болохоор ижил утгатай үргүүттэй операторуудаа л гэсэн үг. За жишээ програмын явцад програмын кодыг бичээд ажиллахад бол ерөнхийдөө ойлгомжтой болно. Туршиж үзээрэй. За нэмэгдүүлэх ба хорогдуулах оператор C хэлэнд бол байдаг. Энэ оператор нь бичигдэл хэмнэхийн үүднээс маш ихээр ашиглах
шаардлагатай болдог. За жишээ нь энд А-г нэгээр нэмэгдүүлж байгаа бол А гэсэн үсгчийг 2 нэмэх тэмдэг тавиад нэгээр нэмэгдүүлж бас болдог. А1 суудахтай байна. А1 суудахтай байна. А-ыг нэгээр нэмэгдүүлэх оператор хэрэглэснээр 2 болж байна гэсэн. За дээдлийн жишээн дээр ярив. B 3 гэсэн. B үсгч маань 3 гэсэн утгатай дараа нь B-г нэмэгдүүлээд А-д өгч байна. Энэ болохоор эхлээд нэмэгдүүлэх дараа нэмэгдүүлэх гэж байгаа. Дараа нэмэгдүүлэх. B-г эхлээд нэмэгдүүлээд дараа нь А-д оноож өгч байна. За үр дүн маань А маань 4 гарсан байна. B 4 гэсэн утгатай болсон байна. Өөрөөр хэлбэл B-г эхлээд 4 болгоод 3 байснаа нэгээр нэмэгдүүл 4 болгоод дараа нь А-д оноогод өгч байна. Тэгэхээр А, B2 маань 4 гэсэн утгатай болсон байна. За дараагийн нэг зүйл нь дараа нь нэмэгдүүлэх байна. B дээр. B-г А-д оноож өгчөөд B маань 3 байгаа. 3-ыг А-д оноож өгөөд А-г 3 болгочоод дараа нь B-г нэгээр нэмэгдүүлж байна. Тэгэхээр А маань 3, B маань 4 болж байна гэсэн. За энд А-ыг 1 гэсэн утгатай зарлаад А-га нэгээр нэмэгдүүлж байна. Дараа нь үр дүн маань 2 болж байна. За бас хорогдуулах үйлдэл хийж болно. За энэ үйлдэлийн дараа бол А маань 1 гэсэн утгатай болно. Ч гэдэг юм те. А-ыг 1 гэж зарлаад хорогдуулахад 1 байна. За мөн нэгээр болон 2-оор нэмэгдүүлж хорогдуулах үйлдэлүүд бас хийгдэнэ. А-ыг 1 гэсэн утгатай зарлчаад I дээр нэмэх нь тэнцүү 2. Өөрөөр хэлбэл I-г 2-оор нэмэгдүүлж байна гэсэн. Энэ үйлдэл маань I-д утга оноох нь I дээр нэмэх нь 2 гэсэн үйлдэлтэй яг ижлэгэн үр дүн үзүүлдэг. За харьцуулах операторыг бол өмнөх хичээлүүд дээр бол үзсэн байгаа. Эдгээр 6 харьцааны илэрхийлүүдийг ашиглаж бичсэн операторыг харьцуулах оператор гэдэг. За хоосон оператор үе цэг тасал тавих тухай. Цэгтэй таслал нь хоосон операторын үүрэг гүйцэтгэдэг ерөнхийдөө. За бид болохоор оператор болон функцүүдийн ард цэгтэй тасал тавьдаг. За мөн тавьдаггүй функцүүд операторууд бол нэлээд байдаг. За энэ цэгтэй таслыг операторгүй үед тавьсан үед болохоор хоосон оператор болоод ирдэг. За мөн операторын ард 2 цэгтэй тасал тавьсан үед 2 дахь цэгтэй тасал маань хоосон оператор болж ирдэг. Тиймээс хаана цэгтэй тасал тавих уу, тавихгүй юу гэдгээ маш сайн судалж ашигласан байх, сурсан байх шаардлагатай. За мэдээж цэгтэй таслын алдаа бол програм хөрвүүлэх явцад гарч ирдэг. Програмын явцад болохоор алдааг хараад за энд цэгтэй тасал тавих юм байна, тавиагүй байна гэсэн алдаа бол яригддаг. За энд бичсэн програм дээр энэ цэгтэй таслуудыг тавихгүй өөрчил. За энд цэгтэй тасал тавья. Энэ бол алдаатай програм гэсэн үг тийм. За хөрвүүлэх явц хийгдлээ. Main функцэн дээр алдаа байна. Main функц энэ дээ тийм. Цэг таслын алдаа байна. Өөрөөр цэг таслыг бичдэгвэ. Дахиад хөрвүүлье. За get функц өмнө цэг тасал байна. Get функц өмнө энэ цэг тасал бичих ёстой гэсэн. Тэгэхээр энд цэг тасал бичнэ. За дахиад хөрвүүлэлт явуулъя. Одоо энэ төгсгөлийн өмнө заавал төгсгөлийн алдын өмнө цэг тасал тавина. Өөрөөр get функц мөн цэг тасалтай бичигдэнэ. Гэт энэ доор алдаа нь харагдаж цэг таслын. За ингээд цэг таслын зарсан үед програм маань хэвийнээр ажиллаж байна. За дараа нь энэ блоклох оператор буюу хэд хэдэн үйлдэлүүдийг нэг үйлдэл болж нэгтгэхийн тулд блоклох операторыг ашигладаг. За энэ операторын дараа нөхцөл шалгах болон давталтын операторуудыг ашиглахдаа нэлээд ихээр хийх болно. За C хэлний оролт гаралтын оператор буюу C хэлний функцүүд гэж ярьдаг оролт гаралт. Энэ болохоор scanf, printf гэсэн функцүүд. Scanf, printf. За эдгээр функцүүд маань ерөнхий бичигдэх хэлбэр маань дараах байдлаар бичигдэнэ. Scanf хаалтан дотор давхар кавичгийн дотор хувийн тэмдэг формат. Scanf функц. За таслал n тэмдгийн өмнө ард оруулах хувьсгчийн нэр, гараас оруулах хувьсгчийн нэр, мөн бас файлаас оруулах хувьсгчийн нэр бас байж болдог. За хэвлэх функц маань мөн ижлэгэн формат бичигдэнэ. Гэхдээ гаргах хувьсгчийн нэрийн өмнө n тэмдэг бичигдэггүй. Үүгээрээ л ялгаатай. За жишээ нь бид printf b бол хагийн гэсэн өмнөх програм дээр ийм үг гаргасан байгаа. За энд форматын оронд болохоор
тухайн ховсгчүүдийг оруулах гаргах төрлүүдийг агуулсан форматууд байна. За жишээ нь хувийн тэмдэг D. Хувийн тэмдэг бичинд формат нь D. I энэ хоёр маань болохоор int төрлийн бүхэл утга. За юу нь болохоор unsigned int. За C нь болохоор char төрлийн бүхэл утга. F нь болохоор float төрлийн бодит утга. L F нь double төрлийн бодит утга. За S маань string буюу тэмдэгтүүдийн дарааллыг олсон утга байна. За printf функц маань scanf функцээсээ нэг ялгадаг зүйл маань гаргахдаа хэлбэршүүлэх командуудыг бас агуулдаг. За энэ формат дотор хэлбэршүүлэх ташуу зураас n гэх юм бол шинэ мөрөнд шилжих. За a гэх юм бол дохиод уургах. T гэх юм бол тав төвчний өрг гүйцэтгэдэг. За 3 өв бичсэн үед болохоор 8-ийн тооллын систем хэвлэх. X2H гэх юм бол 16-ийн тооллын систем хэвлэх. За ийм зүйл баг. За эдгээр хэвлэх зүйлүүдийг болохоор тухайн програм дээр ашиглаж үзье. За манай програм маань энд байж байна. За энэ болохоор гараас тоо оруулж өгөхдөө ашигладаг төрлүүд байна, форматууд байна. Жишээ нь D, H гэх юм. За жишээ нь printf функцийг энд ашигласан учраас эдгээр хэлбэршүүлэх командуудыг ашиглаж үзье. За дахиад нэг энэ үйлдэлийг 2 дахин хий. За тэгээ ажилуулад үзье. Run. За би бол хаагийн гэд 2 удаа гаргаж байна. Энийг шинэ мөрөнд шилжүүлэхийн тулд энэ формат дотор формат бичигдэх 2 кавичгийн дотор бичих ёстой. Ташуу зураас n гэх юм бол энэ үйлдэлийг хийгээд шинэ мөрөнд энэ үйлдэлийг хийж байна. За хөрвүүлээд ажилуулад үзье. Одоо би бол хаагийн шинэ мөрөнд би бол хаагийн. Заагч маань яах нь вэ? Шинэ мөрөнд шилжихгүйгээр навчиж байна. За энэ төгсгөлийн үйлдлийн ард end тавьчих юм бол би бол хаагийн гэд заагч маань дараагийн мөрөнд шилжсэн байна. Өөрөөр хэлбэл n маань шинэ мөрөнд шилжүүлэх. За ташуу зураас a гээ. За тэгээд ажилуулад үзье. За дохиод дуургаж байгааг харж байгаа бах. Та өөрийнхөө процессор дотор байдаг спикерээр дүүд гэдэг дууг бол энэ a гэсэн хэлбэршүүлэх команд маань өгдөгөө. За эдгээрийг ашиглаад T гэсэн командыг өгье. За тэгээд ажилуулад үзэхэд за би бол хаагийн гэчихэд tab нэлээд хол цай аваад би бол хаагийн гэж хэвлээд заагч маань tab-ын цай авч байна. За дараагийн 8-ийн тооллын систем 16-ийн тооллын систем гаргах үйлдэлүүдийг бол дараагийн жишээ програмууд дээр ажиллаад явна. За өөрийнхөө нэрийг болон овгийг гараас оруулаад хэвлэх програм байна. За энд нэр гэдэг маань тэмдэгтүүдийн дараалал учраас char төрлийн төрөлтэй байна. За энд X гэсэн хувьсгч, Y гэсэн хувьсгч маань char төрлийн хувьсгчуд. За тэгвэл тэмдэгтүүдийн дарааллыг зарлахдаа дөрвөлжийн халдан дотор тухайн X гэсэн тэмдэгт маань хэдэн тэмдэгтийн урттай юм бэ гэдгийг зааж өгдөг. Өөрөөр хэлбэл X маань 10 тэмдэгтийн урттай үг байна. Y маань 10 тэмдэгтийн урттай үг байна. За тэгээд printf та аавынхаа нэрийг оруулна уу? За програм бол та аавынхаа нэрийг оруулна уу гэсэн үгийг printf функцанд дэлгэцэнд хэвлэж гин. За ганц үг гэсэн үг оруулахад за scanf гэсэн функцээр X гэсэн хувьсгчаар ганц үг гэдээ оруулж байгаа. За дараа нь оруулаад enter товч дарсны дараа та өөрийнхөө нэрийг оруулна уу гэж. За гараас Y гэсэн хувьсгчэд мөнх бат гэд оруулаад өгье. За тэгвэл таны нэр гээд X-ийг хэвлээд таны аавын гэсэн үг те. Таныг гэсэн үгийг хэвлээд мөн хов S-ийг хэвлэж байгаа. Энэ бол мөр төрлийн хувьсгч хэвлэж байна. Энэ мөр төрөл маань болохоор X байгаа. X маань аавын нэр гэсэн үг те. Гэсэн хувьсгч. За И гэж үг гаргаад бас S гэсэн формат байна. Энэ болохоор Y буюу өөрийнхөө нэрийг гаргаж байна. За тэгээд таныг ганц үхийн мөнхат гэдэг гэсэн үг хэлсэн гаргаж байна. За энэ програмыг мөн DevC нэмэх эдитор дээр оруулаад өөрчилж хийж үзээрэй.
За дараагийн програм А хувьсгчийн утгыг өөрчлөе гэсэн програм байна. За А-г бол анхны утгатай зарласан байна. Int. За тэр маань 5 гэсэн утгатай. За print А гэд хэвлэж байна. Тэ өөрөлдвөл 5-ыг хэвлэж байна. Үр дүн маань энд байна. Тэ 5-ыг хэвлэж байна. За дараа нь 5 гэсэн хувьсгчийн утганд 2 дээр нэмэх нь 9-ийг нэмээд үр дүнгийн А буцааж гэж байна. Одоо А маань 11 гэсэн утгатай болсон байна. Одоо print функцээр 11-ийг хэвлээд энэ n гэсэн форматаар шинэ мөрөн заагч маань шилжиж байна. За ийм програм байна. За энэ програмыг бас хүснээрээ өөрчилж ажиллуулж үзээрэй. За нэмэгдүүлэх болон хоригдуулах үйлдэлүүдийг харьцуулсан жишээ програм байна. За энд A, B гэсэн хувьсгчүүдийг бүхлээр зарласан байна. За энд нөгөө энэ директивүүдийн ард хувьсгч зарлаж бас болж байгаа гэдгийг харуулж байгаа. Энэ хувьсгчийг энэ хаалтан дотор бас бичиж өгч болно. Ямар ч алдаа заахгүй. За тэгвэл хоорондоо бол яг нь жоохон ялгаа гарна. Тэр ялгааг бол дараагийн хичээлүүдэд ярих болно. За А, Б гэсэн хувьсгчүүд маань 5 гэсэн утгатай байна. А5, Б5. За хэвлэх функцээр 2 формат байна. Бүхэл тоо хэвлэн тэр эхний бүхэл тоо болохоор А-г нэгээр хоригдуулж байна. А-г хэвлжээд хоригдуулна. Өөрөөр хэлбэл 5 гэсэн үйлдэлийг хэвлээд дараа нь хоригдуулна. За Б-г маань хоригдуулчаад хэвлэнэ. Эхлээд хоригдуулна. Тэгэхээр 5 байснаа 4 болоод хэвлэгдэж байна. За дараагийн үйлдэл маань болохоор А нь нэгээр хоригдоод 4 болсон байна. 4-ийг хэвлчээд хоригдуулж байна. 3 болгож байна гэсэн. За дараа нь Б маань 4 байгаа. 4-ийг хоригдуулчаад хэвлэж байна. Тэгэхээр хоригдуулах үйлдэл маань хийж байгаа учраас 3. За гих мэтлэн явсаар байжгаад ийм үр дүн өгч байна. За эдгээрийг бас өөрийнхөө хүснээрээ өөрчлөөд. За мөн нэгээр 2-оор нэмэгдүүлэх А хувьсгчийг 2-оор хоригдуулах. За Б хувьсгчийг 5-аар нэмэгдүүлэх. За Б хувьсгчийг 5-аар хоригдуулах юм. Ийм байдлаар эдгээрийн хооронд өөрчлөлт програм үзээрэй. За хуваах үйлдэлийн жишээ. За энэ хуваах үйлдэлийн жишээ бол маш төвөгтэй гэж тооцогддог. Зарим анхлан сурагчид бол ойлгохгүй нэлээ хүндрэл учирдаг. За энд А, Б, S гэсэн хувьсгчүүдийг бүхлээр зарласан байна. Мөн X, Y, Z гэсэн хувьсгчүүдийг бодитоор зарласан байна. За print функцээр бүхэл утгууд оруул гэж байна. За А, Б гэсэн бүхэл утгууд оруулж байна. Манай тохиолдолд 13 гэсэн үг. За дараа нь бодит утгуудыг оруул гэдэг. За энд болохоор бодит утгууд формат бичигдээд X, Y гэсэн бодит тоон оруулж байна. За 10 маань бодит тоо, 3 маань бодит тоо. Өөрөөр хэлбэл 10 ийм бодит тоо гэсэн. 3 за ийм бодит тоо гэсэн үг тий. Тгийг бол яг нь бичихгүй байж болдог. Компьютер маань тэгтэй байна гэж сэтгэдэг гэсэн. За 10-ыг 3-т хуваагаад үр дүнгийн бүхэл S тоноож өгч байна. Бүхэл 10-ыг бүхэл 3-т хуваагаад үр дүн маань S-т. За дараа нь бодит 10-ыг бодит 3-т хуваагаад үр дүнгийн Z тоноож өгч байна. Жишээ нь 3-ыг 10-т хуваагаар 3.1 дэдтэй тий. Бүхлээр хуваагаар бүхэл 3 гэсэн. Бодитоор хуваагаар бодит 3 гэсэн. За энэ програмыг бидэд програм дээрээ ярилцаж үзье. За int abs float ab x y z. За гараас дэлгэцэн болохоор ийм үгийг хэвлээд ab-г гараас оруулж өгч байна. Мөн дараа нь ийм утгуудыг дэлгэцэн хэвлээд гараас оруулж өгч байна. За эдгээр хоёр үйлдэлүүдийг хийгээд хэвлэж байна. За програмыг ажиллуулад үзье. За програм ажилласнаар бүхэл утгуудыг утгууд гээд энд оруулах байна. AB-г бүхэл утга оруулж 10 3 гэсэн хоёр бүхэл утга. Энтер дарлаа. Бодит утгуудыг оруул. За 10.1 тэг таслаад 3.1. За үр дүн маань яг нь гарч ийн. Бүхлээр оноогоод энэ хувьсгчид оноож өгсөн учраас 10-ыг 3-т хугаад бүхлийн S оноож өгч байна. Тэгэхээр 3 бүхэл нь учраас S маань 3 гэсэн утгатай болоод гарч байна. За дараа нь X маань
10.1 байгаа. Y маань 3.1 байгаа. Тэгэхээр 10-ыг 3-т хуваагаад Z-д оноож гэж. Z маань бодит учраас бодит утгыг авч гэсэн. Өөрөөр хэлбэл 333. Энд цэг 2 гэсэн формат маань таслаас хойших 2 оронг хэвлэнэ гэсэн. За энийг 3 болгох юм бол таслаас хойших 3 оронг хэвлэнэ гэсэн. За 10 3 10 3. За тэгэхээр таслаас хойш 3 оронг хэвлэж байна. За энэ программыг бас хүснээрээ өөрчлөөд үр дүн дээр анализ хийгээрэй. За дараагийн нэг болгол өгсөн 4 оронтой бүхэл тооны цифруудын үржирийг бол жишээ нь 3124-ийн цифруудынх нь үржүүлэхээр 3-ыг нэгээр үржүүл 3, 2-оор үржүүлээд 6, 6-аг 4-өөд 24 гэж гарах ёстой гэсэн. За програм дээр тайлбарлаад явъя. За энд төрлийн ховсгчууд зарласан байна. Өгсөн 4 оронтой бүхэл тоо гэхээр 4 оронтой бүхэл тооны цифрууд маань мөн бүхэл тоо учраас тэр 4 оронтой тоогоо m гэж тэмдэглэсэн байна. Энэ болохоор идентификаторууд гэдгийг санаж байгаа байх гэж бодож байна. За энийг бол дураараа нэрлэж бол 4 оронтой тоо маань m. За түүний эхний цифр a, 2 дахь цифр b, 3 дахь цифр c, 4 дахь цифр d. Үржүр нийлбэрийг олох учраас нийлбэрийн нэрээс үржүрийн v гэж тэмдэглэж. За гараас printf пункт ашиглаад дэлгэцэн болохоор 4 оронтой тоо оруулна уу гэж гарч ийн. За m гэсэн 4 оронтой тоог оруулахад түүнийг 1000-аар a-г бүхэлгээ зарласан учраас бүхлээр хуваагаад a-д оногдож байна. Жишээ нь 4565-ыг бүхлээр 1000-д хуваахаар 4 гарч ирнэ л гэсэн. За дараа нь b-г буюу 2 дахь цифрыг m-ийг бүхлээр 100-д хуваана. Тэгээд дараа нь үлдэгдэлтэй 10-д хуваана. За 4562-ыг бүхлээр 100-д хуваагаар 45 гараад 45-аас үлдэгдэлтэй 10-д хуваагаар 5 гараад 2 дахь цифр нь болж байна. За дараа нь c гэсэн 3 дахь цифрыг олохын тулд тухайн 4 оронтой тоогоо 10-д бүхлээр хуваагаад 10-д үлдэгдэлтэй хувааж байна. За 4562-ыг 10-д бүхлээр хуваагаар 456 гараад 10-д үлдэгдэлтэй хуваагаар 6 гараад ирж байгаа. За төгсгөлийн цифрыг бол үлдэгдэлтэй 10-д хуваагаад болж байна. 4562-ыг 10-д үлдэгдэлтэй хуваагаар 2 гарч ирнэ. За үүнийг бол 4562 гэж яагаад 10-100-д өөрсдөө хуваагаад туршаад үзээрэй. За цифруудыг ингэж олсон учраас AB, CD-ийн нийлбэрийг олоод бас үржүрийг олоод хэвлэж байна. За энийг програм дээр харъя. За ийм програм байна. За 4 оронтой тоо оруулна уу? 1234. Энтер дарлаа. Нийлбэр нь 10, үржүр нь 24. За энтер дараад програмыг хаагаад энд нэг жоохон формат бичиж ташуу 6-аас n. Тэгэх юм бол үржүрийг шинэ мөрөнд шилжүүлнэ гэсэн үг. За хөрвүүлээд ажиллуулъя. За 1244 гэхээр за 1234 гэсэн тоог оруулахад тухайн 4 оронтой тооны 1-р цифр, 2-р цифр, 3-р цифр, 4-р цифрыг олно. За 1-р цифр нь 2, 2-р цифр нь 2, 1-р цифр нь 1, 2-р цифр нь 2, 3-р цифр нь 3, 4-р цифр нь 4. Эдгээрийн нийлбэр нь 10 гарч байна. 1 дээр 4-ийг нэмээд 5, 2 дээр 3-ийг 5. Энэ хоёрын нийлбэр 10. За харин үржүр нь 24 гарч байгааг яах нь вэ? Та эдэндээс харж болно. За дараагийн бодлого харьцуулах үйлдэлүүдийг ашигласан жишээ. За энэ харьцуулах үйлдэлүүдийг ашигласан жишээг бол дараах байдлаар бичсэн байна. Харьцааны 6 үйлдэлийг бол зургуулангийн оруулж өгсөн байгаа. За хоёр бүхэлдээ гараас оруулаад тэр хоёр тоо нь AB. За мөн тэр хоёр тоог харьцааны 6 үйлдэлийг ашиглаж жишээд
гаргалзах үр дүнгуудын M, N, L, I, G, K гэсэн 6 тоонд яах нь харгалзуулаад өгсөн байна. Харьцуулах үйлдэлийн үр дүн маань ямар тоо байдаг? За бүр тодорхойлж хэлбэл нөхцөл биелэж байхад нэг биелэхгүй бол тэг гэсэн утга буцаадаг. Тийм учраас энд M, N, L, I, G, K гэсэн бүхэл үсгчүүд маань нэг юм уу тэг гэсэн хоёр утгын аль нэгийг л авна. Өөрөөр хэлбэл энэ гараас оруулсан A, B гэсэн тоонуудаас хамаарат нөхцөл биелэж байх юм бол M нэгийг биелэж байх юм бол нэгийг аваад биелэхгүй бол тгийг аваад яваад. За үр дүн 5 6 гэсэн А-д 5 Б-д 6 гэсэн тоог оруулж өгөхөд үр дүнд маань 5 нь нэгдүгээр тохиолдолд 5 6-аас бага гэсэн нөхцөл шалгаж байна. Энэ нөхцөл үнэн учраас M 1 гэсэн үр дүн өгч байна. За M бол 1 гэсэн үр дүнтэй байгаа. Одоо M-ийг энд гаргахаар 1 гэсэн үр дүнд яах нь хэвлэлцэн байна. За дараа нь 5 6-аас их бүх гэсэн нөхцөл шалгаж байна. Энэ нөхцөл худлаа учраас N тэг болно. За энд N-ийн тэг бол хэвлэгдсэн байна. За дараагийн жишээ үлдэн 5 6-аас ялгаатай юу гэж. Ялгаатай нь үнэн учраас L 1 болно. За дараа нь 5 6-тай тэнцүү юу гэж. Тэнцүү биш учраас тэг гэсэн утга тоолж байна. За 5 6-аас бага уу тэнцүү юу? За бага нь учраас яах нь энэ нөхцөл биелэх учраас G1 болоод энд нэгийг хэвлэв. За 5 6-аас их буюу тэнцүү юу? Энэ нөхцөл худлаа учраас K-г болоод T хэвлэв. За мөн 4 2 гэж оруулахад харгалзах үйлдэлүүд маань бас хэвлэгдээд гарч байгаа. За эндээс үзэхэд харьцуулах үйлдэлийн үр дүн бол ямар тоо байна? Тэр тоо маань тэг 1 гэсэн 2 тоо байна. C хэлэнд. Нөхцөл биелэж байх юм бол 1, биелэхгүй бол тэг. За мат сангийн SQRT гэсэн функцийг ашигласан нэгэн жишээ програмыг үзье. За энд гараас бүхэл А тоог оруулаад түүнийг квадрат зэрэг дэвшүүлээд бүхэл тоонд оноо квадрат язгуур гаргаад бүхэл тоонд оноож өгч ийн К гэсэн бодит тоонд оноож өгч ийн. За SQRT гэдэг маань язгуур л гэсэн үг. Язгуурын дор 4 байх юм бол 2, язгуурын дор 3 байх юм бол за 1.1 хэд ч үт. Ингэж гарч байгаа. За энд бүхлээр зарласан B өвсөгч, бодитоор зарласан K өвсөгч. Өөрөөр хэлбэл А-г язгуур гаргаад бүхлээр зарласан учраас бүхэл хэсгийг авна. Бодитоор зарласан учраас бодитойг нь авна. За үр дүн дээр анализ хийе. За 9-ыг оруулахад 9-өөс язгуур гаргаад 3 тоноод өгч байна. За дараа нь 9-өөс язгуур оноод Б доноож өгч байна. 9-өөс эхлээд бол 9-өөс язгуур оноод Б доноож өгч байна. За дараа нь 9-өөс язгуур К доноож өгч байна. Энэ KB2 маань нэг нь бүхэл нэг нь бодит гэсэн учраас К нь бодит гэсэн учраас 10-ны наривчлалтай гар. За энэ бол К-гийн үр дүн. 3 тэдний тэд гээд. Өөрөөр хэлбэл тэг гэсэн наривчлалтай гарч байна. За Б бүхэл тоо гэсэн учраас зүгээр бүхэл тоог нь гаргаж байна. За язгуур гарахгүй 12 гэсэн тоог дараагийн жишээнд оруулж үзсэн байна. За үр дүн маань 12-оос язгуур гаргалаа. Б гэсэн үлд маань бүхлээр гаргасан учраас 3 бүхлээр ногдоод гараад ирж байна. К нь бодиттойгоор гарах учраас 3 тэдний тэд гээд наривчлалтай гараад ирж байгаа. Өөрөөр хэлбэл 12-оос квадрат язгуур гарахад уулна ийм хариу гарах нь зөв. Тэгэхдээ хоёр дахь үр дүн буюу Б-г бүхлээр зарласан учраас түүний бүхэл хэсгийг аваад энд хэвлэлцсэн байна. За эндээс дүгнэлт хийхэд ямар нэгэн тоог
ямар нэгэн тог квадрат язгуур гаргана гэдгийг шалгахдаа тухайн тоогоо бүхлээр b гэж зарлаад боддоор k гэж зарлаад квадрат зэрэг гаргаад bk2 маань тэнцүү байх юм бол SQRT тэ n за SQRT n ижлэмжтэй бүхлээр гаргасан боддоор гарсан тэнцүү байх юм бол эндээс n бол ямар нэгэн тооны квадрат язгуур байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрэх юм байна. За дараах бодол 8 бодлогыг өөрөө бодож явах програм дээр анализ хийнэ.